Элэгний Ц вирусыг устгах хорвооны эмийн эмчилгээнд хамрагдаад байгаа иргэд дээд тал нь 2 сар эмээ уугаад байна. Эхний ээлжинд 1600 орчим хүн эмээ ууж эхлээд байгаа бөгөөд эмчилгээний явцын үр дүн ямар байгаа талаар сурвалжиллаа. Та бүхний харж байгаа тунгалаг эхийн нэмэгтэй Сэлэнг аймгаас ирж халдваржуулсан судлалын үндэсний төвийн эмчийн хяналтанд 2 дахь сардаа эмээ ууж байна. Элэгний Ц вирустэй баг зэрэг хатууралтай гэсэн онцтойгоор эмчилгээгээ эхлэж байсан байна. Би анхны харуу нэмийг уухад нөгөө вирусэд болоход 530 хэдэн мянган вирустэй гэж гарч ирсэн. Тэгээ одоо 2 дахь сараа ууж харуу нэмийг. Тэгээ одоо сая шинжилгээ өгсөн чинь алаа тасаад маань өөр хэвийн хэмжээндээ очсон байлээ. Тий. Тэгэхээр их сайн таарч байгаа болов гэж бодож штеп миний хувьд л. Тий. Тэгэхээр одоо баяртай л байна, ямар ч хэсэг өвчнөөс салж яана гэд. Тэрээр мөн алаа дасаад буюу элэгний эдсийн уургийн алдагдлын хэмжээ 320-оос 400 гэж онцлогдож байсан бол одоо 32-оос 40 болж буурсан гэж байлаа. Энэ нь элэгний үйл ажиллагааны нэг үзүүлэлтэнд сайжирч байна гэсэн үг юм а. Улсын хэмжээнд 1600 орчим хүн харвааны эмийг ууж байгаагаас халдвар төвчин судлалын үндэсний төвийн эмч нарын хяналтанд 207 хүн эмээ ууж байгаа. Эдгээр хүмүүсийн эмчилгээний үр дүн хэр байгаа талаар За эхний сарын шинжилгээгээр бол элэгний үйл ажиллагаа болон өндөгний цус бусад холбогдох шинжилгээг авч байгаа. Тэгэхээр эхний сарын шинжилгээнд бол ер нь бол маш өндөр хувьтай элэгний үйл ажиллагааг сайжирсан үзүүлэлт бол харагдсан байгаа. За 1 сарын дараа хүмүүсийн маань бас эдийн засгийн байдалтай холбоотойгоор бас дөнгөж 1 сар уугаад ингэсэн хүмүүс маань бас 100% бас вирусын ачаалт тоолох шинжилгээнд гүйцэд хамрагдаагүй байна. За зарим нэг нь хугацааны хувьд бол арай болоогүй байна. Хамрагдсан хүмүүсийг харахад бол вирусын ачаалал бол тоологдохгүй буюу их өндөр үр дүн үзүүлэлттэй гарсан байгаа. Толгой өвдөх дотор муухарах гэсэн сөрөг нөлөө эмууж байгаа зарим хүмүүст гарч байгаа ч энэ нь эмээ ууж эхэлсэн эхний өдөр юм уу 5-7 хоног ажиглагдаад хэвийн болж байгаа тул эмчлүүлэгчид эмээ үргэлжлүүлэн ууж байгаа юм байна. Харвааны эмийг ууж байгаа иргэдийн тухайд тогтмол эмчийнхээ хяналтанд дууж өөр бусад өвчин зовирын улмаас хавсран ууж байгаа эмийнхээ талаар заавал эмчтэй мэдэгдэн хамт ууж болох эсхийг нь мөн мэдэх нь чухал гэдгийг эмч зөвлөж байлаа.